За Moncler, Hermes, Emporio Armani, Dolce & Gabbana, за Van Cleef, за Louis Vuitton гэдэг ер нь бол бүхэл том брэндүүд энэ хаваар харагдаж ирсэн. Тэгээд Tiffany & Co, за Cartier гэдэг ер нь бол энэ хавьд бол бүхэл том брэндүүд бол төвлөрсөн байт юм байна. За тэ Хонконгийн яг энэ Harbor City-г олъё гэвэл нэг ядаад ах юм байхгүй, зүгээр шууд бичээл хайхад бол хотын юм яг даунтаун хэсэг байгаа. Тэгээд Uniqlo байсан. Гэхдээ Uniqlo жоохон арзмаар муутай айгуу жижиг юм байлээ. За энэ дотор бол одоо нэг ерөөсөө байхгүй брэнд бол байхгүй байлээ шүү. За Prada байна. За яг ийм амар их нөгөө нэг luxury зэрэглэлийн брэндүүд нэг дор төвлөрсөн дэлгүүрийг бол би яг нөгөө нэг Marina Bay Sands гэдэг Сингапурын ийм завшиг усан онгоцсон ийм юу гэдэг штеп. Завшиг хэлбэртэй дээр усан онгоцтой юм шиг зочд буудал байдаг. Тэрний доогуур нэг амар том одоо дэлгүүр хошоо ийм төвлөрсөн айгүй том юм хулдаан төв байдаг. Тэрийг бол мэдж байгаа хүмүүс бол зөндөө байгаа байх. Тэг яг хуу зүгээр энийг бас би хэлээд байгаа мэдж байгаа хүн бай зүгээр алгасчаарэ. Тэгээд яг хуу нөгөө айгүй цаг заваа хэмнэмээр байна. Тэгтээ ингээд нэг за нэг ийм жэвлэрийн дэлгүүрээс би нэг гоё юм авчмаар байна. Тэгсэн ирнэ би бас нэг өөртөө ганц гайгүй чанартай төвхөл авчмаар байна. За нэг гайгүй хүүртэг авчмаар байна. Энтэр гээд цөөхөн ирнэ чанартай магмаар бас сонирхолтой хүмүүс зөндөө байдаг шээ. Тэгэх юм бол энд бол ерөөсөө дэлхийн хамгийн гоё гэсэн брэндүүд бол цугларсан байгаа. Тэгээ ирээд өөрөө хүснээрээ сонгож байгаа даах бол бүрэн боломжтой нэг юм цаг хугацаа хэмнэсэн юм бас байна гэж би бас үзүүлж байгаа шүү. За Saint Laurent байна. Alexander McQueen байна. За ингээд явах юм бол бүр нэлээд томоо энэ нэлээд юм байгаа. Тэгээ би нөө бүгднгээр нь ороод үзүүлэе гэхээр айгүй цаг авах гад нэгдүгээр хоёрдугаарт гэх юм бол бас өөрөө нөгөө юм авъя гэхээр би ингээд цаг авах гэдэг байхгүй. Тэгэнгүүт бүгднгээр нь ороо явъя гэхээр бас ингээд айгүй их юм шалгаагаад асуун. За энэ таалагдахгүй бол яг алийг авах уу мах уу гэл тий. За тэглээч бас яг одоогийн байдлаар бол надаа яг нөгөө хувц сунар авах маах шаардлага байхгүй байна тий. За нэг гоё харин арсаас нэг гоё будаг наарс энд байсан бохгүй гоё будаг авч бол магадгүй. За Kenzo Paris байна. Нэг юм ягавтар өнгнүүд ер нь давмгаалаад байгаа юм байна да. Харахад нэг л тийм ихийг нь ягаан өнгөтэй. Зия Hogan. За би ер нь хурдан яваад үзүүлчих та. Энэ нөгөө нэг айгүй олон байгаа учраас манайхаа. За Albert LV Louis Vuitton байж байна. Түрүүн доор Rolex байсан. Энэ Louis Vuitton-ы дэлгүүр нэлээд том юм байна. Нэлээд урт үргэлжлэх. Тэгэд энэ доор яагаад гэдэг юм мэдгүй эднээс жоо хямдралтай байгаа юм уу? Бүр амар их оочртой, бүр айгүй том оочртой байгаад байлээ. За энэ хэлсэн тэ Uniqlo дээшээгээ байлаа. Гэхдээ айгүй жижиг юм билээ. За Max & Co байж байна. За энэ Ephirian тос ийм essential oil дээр тулгуурласан юмнууд байх шиг байна. За нэг таалагдахгүй байгаа юм. Энэ дэлгүүрээр би бүр нэлээд удаа эргэлдсэн. Тэгээд ерөөсө хөөхтийн хувцас таарахгүй байгаа. Охиндоо нэг өмд авчихсан. Хідэн төгнөж исэн хамаагүй үнтэй өмд авчиж гээд зөндөө явлаа. Үнэхээр олдохгүй нөө ашиггүй гялам ингээ Zara таарлчих. H&M олдохгүй байна. Энд бол Zara байт юм. За Zara-д бол ерөөсө байхгүй байхгүй. Zara Kids байгаа л бол хүүхдэд бол таарахгүй мэж байхгүй байна гэж байхгүй. За ямар жижигхэн Zara. Цаашаа том юм байна. За Zara нь бол өстой яг л нөгөө олон улсынхаа үнээр л байна да. Эдгээр бүгдийн ер нь нэг 2 туваагаад 13-ыг нэмээрээ бүгдээрээ тэр бүгд хямдарсан 99 Хонконг доллар гэж байж байна. Чууд явчихв. За үнэхээр хүүхдийн өмд байсангүй нэгт гараа авчлаа. За Zara гарч ирснээс хойшоогоо ийшээгээ болохоор дандаа нөгөө нэг дундаж брэндүүд гарч ирж байна. Гэхдээ нөгөө Chloe, Diesel энтер бол байна. Memo. За энэ үсгийн
юугаар өөрчлөх юм бол яг миний нэр болчих гээд байна ингээд. За ёстой баалгарлаа. Ийшээгээ нөгөө Макс Марович нэг манай ээжийн дуртай брэнд. Хөөе нэг хүүхдийн дэлгүүр бүр ийшээгээ яв гэж юм. Тэгээ Rolex таарахаар доошоо буу гинэ. За APM Monaco. За энгээр бол бас зарим төрлийн брэндүүд хаарлдж байна. За Swarovski. За тийшээгээ бас дахиад нэлээд том болоод явчлаа. За энэ бол нэлээд олон юмтай олон хэсэгтэй дэлгүүр болоод таарчлаа. Тэгэхээр би эхлээд нэг гаднах байгаа брэндүүдийнх нь нэрийг хараад зөвхөн luxury брэндүүд зардаг юм байна гэж бодсон. Бас яг тийм биш юм биш үү? Манайхаа өөр бас төрөл бүрийн брэндүүд байгаа юм байна. Тэгэхээр энэ худалдааны төвд Хонконгод ирсэн хүн бол энийг нэг зориод ирчүүд бол зүгээр л юм байна. Гаднаасаа бол их л гоё барилга байсан. Тэгээд энэс ойролцоогоор хажуудлынх нь барилгын доор бид нар хоол идсэн. Бас энэ хаваар иргэн тойрон хоол байна лээ. Кофе шопуудаас харагдаж байна тэргээр. За ямар ч байсан нэг охиндоо өмдөл олоод авчмаар байдаг. Тэгээд Хонконгод жоохон хүүхдийн хувцас олдос жоохон муу байгаад эсвэл би одоо хүүхдийн хувцсгүй газараар явцсан юм мэдэхгүй байна. За ямар ч энэ хаягийг бол хайж чадаад байх юм байхгүй. Тэгээд Harbor City гээд Harbor Hot гэд манайхаа бичээд хайчаарэ. Тэгээд Хонконгод ирсэн хүмүүс энэгээр ороод гарахад бол илүүдэд байхгүй юм биш үү. Ямар ч гэсэн маш том худалдааны төв яг хотын төвдөө олон гоё дэлгүүртэй. За luxury брэндээс ахуулаад дундаж брэнд хүртэл бүх брэндүүд байна.